За мэдсэн гэрээ нутгийн бичлэгээр 2006 онд анх гарч байсан Everyone's Hero гэдээ би бүр багтаа ингээд цэцэрлэгт байхдаа зургатаар гарах болгонд нь үздэг байсан. Тэр нэг хөөрхөн хүүхэлдэйн киногаа та бүхэнд ярьж өгөх чинь. Тэгээд энэ хүүхэлдэйн киног мэдж байгаа нэг нь мэдж байгаа бах, мэдгүй нэг нь мэдгүй бах. Тийм болохоор би та бүхэнд яг одоо ярьж өгөн. Тийм болохоор бичлэгээ эхлэхээс өмнө лайк болон subscribe-а дараа. Тэгээд бичлэг рүүгээ шууд одоо орцгоё. За энэ нөхрийг болохоор Эркагийн, тэгээд Эрка болохоор бейсболын улаан ногоо ягаан пен данч, тэгээд ямар ч тийм бейсболын мэдгэтгүүн тэгээд чадвар түүнд байхгүй. Тэгээд бейсболын тамирчин болно гэх тэнгүүтэй. За чи энийг хуцалгүй зах гэл тэнгүүд нөгөө эсрэг талынхаа нөхдөө та чи Эрка юу чадахгүй штэ гэл. Чи чадахгүй үстэ өө чи зохиж чадахгүй барахгүй гэл. Тэгээд угаасаа зохиж чадахгүй л байгаа юм л та. Тэгэл би сайн бейсбол мэдгүй ч гэсэн ууг нь энэ бөмбөгийг нь зөхөх хэрэгтэй. Даанч тэгээ манай хүн толгоогоо зөхөөд тэгээ бүр сүүлийнхаа зөхөлтөн дээр ингээл өөрийгөө жинхэнэ Нью-Йорк Янки багийн бейсболын тамирчин мэтээр төсөөлөл эцсийн зөхөлт Майчи гэд бөмбөгийг зөхөхүүдаа гэсэн чинь шороотойгоо утгалдаад газар навс унж байгаа юм. Тэгээ багийнх нь ахлах чи ястаа хизээж бейсболын тамирчин бол чадахгүй. Бид нэр чамтай дахиж тоглохгүй баяртай гэд яваад өгвөл яах вэ? Тэгээд гудамжны банд нартай ингээд дооглуулаад шүүрээр бейсбол гэсэн чинь яа за. Тэгээд шүүрээр машины цон хагалчаад шүүрээ авах гээд тонгоосон чинь бөмбөг байхаар нь бөмбөгөө аваад гэртээ ирж байгаа маа. Тэгээд зургатаар нь Янкигийн тамирчаад тэгээд мэдээ гарч ийн тэгсэн манай энэ Янки ч нугасаа бодит амьдрал дээр байдаг шүү дээ. Энэ болохоор гол тамирчин болдоо гэд нэрлэлчээ. Тэгээд энэ болдоо бол чилдэг зөхөгч. Тэгээд энэ болохоор нэг маркетингийн нөхөр юм уу хайшаа нэг гачин том мөнгөтэй бүдүүн нөхрийг банзрагч гэдэг дууд чи манай ангид нэг гачин банд байдаг байсан. За тэр чи яг банзрагч тэгээд болдоогийн бүх юмыг цуглуулдаг юм билий гэртээ. Гэртээ ч юу яг ажлынхаа газартаа бүх тоглоом янз бүрийн хувцсын цуглуулдаг. Тэгснэ энэ ажилтнаараа энэ бас нэг юм хурган бейсболын тамирчин байгаа байхгүй. Энэ тамирчиндаа энэ болдоогийн зөвхөрийг надад олж өг гэж явчихдгийг. Тэгээд энэ үеэр болохоор манай Ирка чинь гэртээ яриад ястаа гутраал өрөөндөө байсан хамаг зурга хараад олсон бөмбөгөө ширээн дээрээ тавьчаал зүгээр. Би хизээч тамирчин болж чадахгүй. Би хизээч Янкигийн бейсболч болж чадахгүй юм байна гэж уурлал хамаг зурга уурч тастаал. Яахав тэ хөөрхий өдөр нөгөө гудамжныхын банднууд шоголж дооглож хизээч бейсболч болохгүй гэхээр уурсан юм байгаа. Тэгсэн чи бөмбөг нь өнгөрөж яваад дээ шүү. Тэгээд бариад авсч өө нүднээс гараа авчихгүй юу гэж авч чинь. Юу вэ гэд айгаад харсан чинь нөгөө бөмбөг нь ярьж ивэл яг хөө тий ярьдаг бөмбөг тий манай хүнтэй яриад юугаа гайхсан чи ярьдаг бөмбөг харж байгаагүй юм уу гэд. Тэгээ манай хүн чи бөмбөгтэйгээ хөөцөлтөөл зүгээр алей хүрээд ирээ гэд байжсэн чи ээж чи юу хийгээд байгаа юм бэ гэд гисэн чи ээжний хараа ярьдаг бөмбөг гэсэн ээж нь гайхаад ойлгохгүй л байгаа юм л та. Яг үндэ манай Эркал энэ бөмбөгийг ярьж байгааг харж байгаа тий төсөөлөл юм уу хайшаа. За тэгэл манай хүн чинь ёстой нэрэ ээжтэйгээ ойр зүрийн яриа өрнүүлэл ээж нь аавынхаа ажил дээр хоол хүргээд өгчих заа юу гэд. Тэгээ манай хүн аавынхаа ажил руу яарал гарч байгаа юм да. Аав нь хаана ажилдаг вэ гэхээр бейсболын гой том талбайд хамгаалагч хийдэг. Тэгээд одоо оройны цагийг навчрал би бейсболын тамирчин болно та хүүдээ итгэж байгаа үстэй эний дээрээ гэл аавтайгаа ёстой гой аав хоёрын яриад тэгээд жоохон найзуудтай шоглуулсан моглуулсан гэд хэлсэн чи аав санаа зовлтгүй дээ хүн болгон гайхалтай байдгүй юм чи хизээ нэгэн цагт энэ талбай дээр зогсох болно хүү минь ойлгосноо гэж мэгээд гоё урмын үг хайрлал хоёулаа ёстой чи аав хүүгээ яриагаар али аав нь чамд юм үзүүлээ гэл хүүгээ дагуулад агуулгах маягийн юмд орж ирсэн чинь янз бүрийн бейсболын тамирчдын юмнууд байхаас гадна тэнд нөгөө болтоогийнх нь зохиур байж идгийг тий алдарт Янки багийн тамирчин болдоогийн зөвхөр дүрээрээ гівтэж байгаа юм чинь. Хөө гайхалтай аава. Та тэгээд энийг мандах хэрэггүй ёо. Эний тэрэ нэг ч удаа болов барьж үдсэнсэн гэсэн чинь. Миний хөө хамаагүй ойртож болохгүй шүү гэд. Манай хүн нэг хүрх гээд гисэн чинь нэг юм хамгаалагч болтой юм. Али энэ чанаас хурдан заа ил. Тэнийг юм уу хайшаа ингээд явуулсан чинь нөгөө банцрагчийн туслах чөрмөс гэдэг нэг дурак байж идгийн тэг энэ нэг шөрмөс шиг л нэг юм тонхой юм. Тэгээ манай хүн унтаас ирсэн чинь юу болдог вэ гэхээр нөгөө бөмбөгтэйгээ юм ярьж байгаа л та. Би бейсболын тамирчин болно чи намайг бейсболын тамирчин болно гэдэг чинь. Чи юу одоо чи тэгээд бейсболын тамирчин болно. Би лав мэдгүй байна гэд байжсэн. Гэртэн хүн ирсэн бол та гайхал хаалгараа харсан чинь цагтаа ирсэн байдгийг. Яасан бэ гэсэн чинь нөгөө өчн аавынх нь гарсан цаг үеэр нөгөө болдоогийн тамирчны зохиурыг нь гусцсан болж таарж байгаа юм. Тэгээ манай
хүү сэжигтэн болж таарад байгаа юм л да ядж яхад. Тэгээ хүүхдээ гаргаж өгмөг гэдэг. Гүй манай буруутай биш. Би зүгээр харсан. Тэгтээ хин ч аваагүй тэр зөхөр тэндээ үлдсэн гэдгсэн чи. Ааха тийм бие гээл. Та хурдан хилцээр хурж ирээрээ мэрээрээ гэд уурлаад нэг нүдний шилтэй хөгшин дурак нь гараа явчдیں۔ Нэг юм уу үл халдсан дурак чинь. Тэгээд уучлаарай. Гэхдээ чи яагаад тэр юунд хүрсэн? Чамаас болж одоо ингэж би ажилласаа халагдах болчлаа гэд аав нь уурлаад чи хайшаа маашаа гэд. Би ерөөсөө яагаад ч гүнээ тэрэ гэд гомдоод өрөө рүүгээ орчиж байгаамаа. Тэгээд байж захта өчигдөр шин яг юу болчих вэ нэ тэрэг бөмбөгтэйгөө яриа байж хагаад нөгөө нэг бейсболын тамирчдын хөзөр зурагтай хөзөр байдаг. Тэгээд тэр хөзрүү дундаас нэг юм санаад харсан чинь энэ нөгөө чөрмөс чинь бейсболын тамирчин байж байгаа юм чинь эсрэг тааллын тамирчин юм байлээ л дээ Янкигийн. Тэнгүүд албаар зөхөөрийг хулгайлаа. Тэгээд тэр зөхөөртэйгээ байж иж болдоо шилдэг тамирчин байдаг гэх. Тэгээ манай хүү нөгөө зөхөөрнийхаа нараас бөмбөгтэйгээ зүг аялалд явж байгаа юм чинь. Тэгэл эхлээл галт тэргийн суугаал нөгөө Нью-Йоркт болох том тоглолт руу хөдөлж байгаа. Тэгээд манай хоёрд ямар тасалбар байх вэ? Нууцаар нөгөө нэг ачаа бараа гэд явж исэн чинь нөгөө тамирчин олж харж байгаа юм чинь нөгөө чөрмөс чинь тэр вагон донд явж чинь. Тэгээд вагоноос нь зөхөөрийг гусаад гайтай шиг баригдчихнаа. Тэгээд хоорондоо ёстой муур хулган нь болоод үзэлцээ л ёстой. Энэ чөрмөс нь ядчаад үнэн баялаар тэнхээтэй дурак нэрээ. Хойноос нь ингэж агаад ёстой гой салтайгаа ахуулнаа. Ёстой дурак гэд. Тэгээ манай хүн нэг өртөөн дээр баригдаж буугаад тэгээд цүнхтэйгээ зөхөөртэйгээ манай Эрка чинь үлдчихэж байгаа юм чинь. Тэрсэн чинь араас нь гинт нөгөө бөмбөг чинь үй чиний цүнхэнд нипс явж гин гэж авдгийг. За тэгэхээр нипсийг мэдгүй хүүхэд хүн хөгшчүүл бараг байхгүй бах. Тэгвэл бид бүхний сайн мэддэг дундаа самартай, гаднаа шоколадтай, улаан өнгийн уудтай нипс манд бүр өөр олон төрөлтэй болцсон юм байна. Би саяхан дэлгүүр хисэж явж байгаад энэ хоёрыг оллоо л доо. Ийм хоёр төрөлтэй болсон юм байна. Одоо энэ нь жишээ нь самар болон үзэмтэй дундаа бичээний үүрмэг болон цагаан өнгийн шоколадны холцтой гэдэг ийм хоёр төрөл байхаар нь сонирхол хөдлөөд авчлаа. Би бол багтаа улаан өнгийн нипсийг л цэцэрлэг явахдаа ээжээрээ хахуул болгоод авч иддэг үйсэн чинь ийм гараад ирсэн байхаар бас сонирхол юм байна. Тэгээд одоо амтлаад үзье. Тэгэхээр ийм байна. Би шууд идэхдээ үзэмтэйг нь олцсон бол та. Дараачихан энэ болгоно. Харта ийм нэмэх юм юу байна? Нэг юм сүйтэй юу идэж байгаа юм шиг нэг юм зөөлхөн амтагдаж байна. За тэгээд бүр ийм хоёр төрлийн нипс гарчихсан юм байна. Тэгээд та нар угаасаа хаанаас авахын бүгдээрээ мэдж байгаа. Монголын дэлгүүр болгонд байгаа. Тийм. Танай доод талын, хажуу талын бүх дэлгүүрүүдээр зарагдаж байгааг бүгд мэдж байгаа. Тийм болохоор тэнчэнээс очиод аваад амтлаад үзээрэй. Дурсамжаас идрэнгээ цоошин намтыг мэдрээрэй. Нипс, нью. За олон юм уурчлаа. Буцаад кино руу орцгоё. Тэгээд хамгийн сонин нь зохиор нь хүртэл ярьж ивэл яах вэ? Тэ. Тэгээд та нар ёстой намайг хулгаас нь инээ тэр намайг хурдан аваач ч үгүй бол цагдаа дуудан ч шиг энэ одоо яаж цагдаа дуудах гэдэг юм болоо тий. Дөнгөтэй болдоо дээр минь хурдан аваач ч өгөөж гуйж байна. Үгүй бол болдоогийн багийнхан минь ялагдсан шүү дээ гэж мэгээл. Тэгэл манай хэд ёстой жоохон хоорондоо буу халаад байж исэн чинь энэ зохиор бөмбөг хоёр бас хоорондоо маргаалдаад авна. Чи м одоо юу юм? Чи өнгөрөөд явна. Би бол өнгөрн гээд хоорондоо жинхэнэ маргаан яваад байж исэн чинь Эрка маань яг юу болоо чамайг яаж авсан тухай бас дээрээс нь аав нь ямар хэрэгт ороод байгаа тухай зохиорт хэлснээр арай гайгүй болж исэн чи гайтай чөрмөс чи хойноос нь хүрээд ирчүүл яах вэ? Тэгээд чөрмөсийг орж ирснийг мэдээд манай хоёр чинь нуугдаал манай гурав нуугдаал байжсэн нөгөө чөрмөс чи уцаар бандарчтай яриад өө нөгөө зохиорыг чинь нэг хүүхдэд алдчихлаа гэж юугаа яриад солиороод хуцаад байгаа бай чи хурдан олохгүй би чи алан шүү гэд тэгээд зохиор байна гэд олсон чи байхгүй тэгээ манай хүн зүхтааж байгаа юм л та тэгээ хойноос нь дурак чи нэг юм сони юмар зүхтааж байгаа тэгээ галт тэр урдаас нь буцаж яваад тэгээд манай хүн цаашаага богооны зам дагаж алхасаараа байгаад явсан чинь бөмбөгийг нэг нохоо гусаад зүхтаачнаа. Тэгсэн чинь нэг юм гудамжны олтой нэг хитэн ахгүй гал түүдэг тарьсан. Янки багийн тамирчид инээ тэрэ гээл нөгөө радиогоор юм сонсч идэх. Тэгсэн чинь энэ хүээр нь аав ээж хоёр юм зүгээр Эркагаа алга болцсон гэд ягаад надаас болчих уу яач юу инээ тэрэ гэ байжсан. Манай хүн нэг тосгон маягийн газар очиж байгаа. Бас тэнхийнхээ нэг хүүхдүүд дээлхүүлж нэ. Алий чи бөмбөг авмаар өнө. Мэ чи гэд улаантай олмол шидээд тэгсэн тэр нутгийн нэг хөрхөө бор охин та нар яах гэдгүү дээрлээд байгаа ингээ гэртээ авчираад нэг шинэ найзтай болсон манай хуучин тамирчин байсан инээ тэрэ гэд хөөхөн яриа өрнүүлээд гоё бэжсэн ч гисэн
Юу болдог вэ гэхээр манай хоёр тэгээ цай ууж муугаад ингээ гоё байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь гайтай юм шиг гаднаас аав нь Эркагийн аав нөгөө мөө тэгээд хүүхдээ авахаар ирлээ гэж худлаа ярьж орж ирээд Эркаг дээрэмдэх гэ нөгөө мө чүрмэс чинь хүрээд ирсэн. Манай тэгээд Эрка маань шууд чүрмсийг зүгээр цөхөөраар нам зөхөж унгаагаал ёстой нэр гоё юм болж байгаа юм да. Тэгээд манай хүүхэд шууд цаашаа Эрка маань аялдаа гараад тэгээд аав ээж хоёр нь хүртэл Эркагийн араас аялалдаан гараад тэгээд манай Эрка явсаар байгаа. Тийм тоглолт болох газар руу явсаар байгаа. Алхаал яваал байна. Тэгээ манай бөмбөг зөвхөр хоёр хэрүүл хийх юм болгүй хэрүүл хийгээл тэгэл Эркаг тайтгаруулах гал жоохон үг мүг яриа те ванараа өстой чи нэрээ 50 байх хэрэгтэй мэрхтэй гэл яа манай хоёр явж исэн чинь дундуур нь банцрагчтай нөгөө чөрмөс чинь яриад банцрагч чинь уурлаа чи юм яхаараа ганц хүүхэд барьж чаддгүй юм дураагүй би чам ажиллаас чи халан даа мон новш минь чи инээ тэрэгээд нэг барьж идэх нэ даанч чөрмөс тэгээд хосолд орсон ч гэсэн яаж ингэж амьд үлдээд байна мүү яа манай Эрка чинь нөгөө нэг тэ найз болсон охиных нь аав нь тамирчин гэж тэгсэн штэ. Тэнгүүд тэдний багийнхантай зүг автобусаар төв рүү явахаар болдг юм оо. Тэгэл ёстой нэрээ нөгөө бөмбөгийн чи манай энэ багийн тамирчид маань зүгээр ёстой гоё юм хийж юм чи. Тэгэл Чикаго хотод ирж байгаамаа. Тэгээ Чикаго хотод ирэл за баяртай дүү минь инээ тэрэгээд манай хүн чинь зөхөөрийг авч өгөхгүй тэгсэн чинь гайтай чөрмсөн төрүүлээд ирцэн байвал яг хөө. Тэгэл болдоотой арай хийж уулзаад болдоохоо би таны зөхөөрийг авч ирсэн инээ тэрэ гэсэн ч юм уу. Чөрмөс муу дураак зөхөөрийг талхаар солилцсон байдгийг. Тэ. Юу вэ? Талах байна гэсэн нөгөө манай бөмбөг чинь нөгөө чөрмөсийн хайнаас хөөж гүүгээд юу яхаа өнгөрөөд тэгээд ёстой чөрмөсийг маяга зөгцсөн хайнаас нь манай Эркаг хурж ирээл зөхөөрөө авах гад явж байгаа юм даанч тэгээ зөхөөрөө авахын даваан дээр чөрмөс дахиж гарч ирээд чөрмөсийн хайнаас хөөж гүйжсэн банцрагчийн машинд арай их суугаад банцрагчд баригданаа. Тэ. Тэгээд одоо Чикагогийн том бейсболын тэмцээн дээр нь Чикагогийн одоо эсрэг талын тамирчид нь одоо манай болдог зөхөөрийн байлахгүйгээр тэ сэдээд албаар ийм юм хийж байгаамаа гэд ёстой бандрагч чинь одоо манай баг төрүүлнэ янкижуд будаа гэж гараа явчихдгийн тэгээд манай гурав ёстой уйлж муйлал Эрка чинь би ёстой хэрэггүй юм хийлээ ёстой тэнийг юм гэдгсэн чи бөмбөг нь чи янкигийн тамирчин болмоор байна юу энэ бол чамд олдож байгаа алтан боломж хүү минь аливаа босс готрох хэрэггүй гэж манай хүнийг чинь ёстой өөдөн татаал манай гурав энэ чэнэс хурдан гарыг гэд яаж гарах уу гэсэн энэ зузаан шилийг нь хаглаа гарчий гэд тэгэл ёстой шилийн хаглал манай хүн чинь зөхөөрийг аваад цагдаа нараас сухтааж гүүж болдоо дээр аваачаал зөхөөрийг өгж байгаа юм чинь ой та нар хүүхэд зүгээр байлаа гэж болдоо ярьсан чинь аливаа болдоохаа энэ таны зөхөөр гэж хөө минь чи үнэхээр үнэн хэлжээ гэдгсэн чи банцарч хүчээ битгий доогоос наа чи миний зөхөр муусай дураакууд минь энэ миний тэмцээ энд бид хожчин тэрнээс биш янки хожихгүй мочгүй гэд донгосоод тэгсэн чи за болдоо бол угаасаа тоглох боломжгүй байгаа тийм болохоор өөр хүн тоглуулаа гэдгсэн чинь хамгийн хачирхалтай нь юу болдог вэ гэхээр манай Эрка зөхөхөр болж байгаа юм тий алдарт янки багийн шувтаргийн тоглолтон дээр Эрка болдоогийн зөхөөрөөр эцсийн бөмбөгийг зохих болж байгаа маа. Тэгсэн чинь банцарч ёстой. Хүүхдээр зохиулж байгаа маа. Ёстой та нар нэрээ тэнийг бах. Энэ хүүхэд бөмбөгөө хож чадахгүй хоо. Тэгээ шоолж байгаа юм чинь тэгэл бүр тэв дэлхийн бүх хүмүүс осол юу Эрка зохих гэж байгаа мó гэж гудамных нь гайхаад ээж аав нь гайхаад хурдан тоглолт руу яваарай гэж машина таксигаа явуулаад тэгэл бөө юм болж байгаа юм чинь. Тэгээ манай хүн чинь ёстой нэрээ сандраад аргагүй шүү дээ 3 цохилтын 3 ондгүй юм чинь тэгээ банцарч чи ойлгохтойхоо шидээрээ ганцхан чи хэдэн ойлгосноо гэж тэгээд нөгөө мө чөрмөс чинь хаа ингээд бид нэр энэ удаад ялхан даа гэж бөмбөгөө шидлээ тэгсэн зохиж чадахгүй хоёр удаа зохиж чадахгүй ээж аав нэрнэ найзууд нь нэрнэ та нар хүрээд ирсэн юм уу альваа хүмүүс чи чадна ганцхан зохино ойлгосноо гэж тэгэл нөгөө мө балиар чөрмөс чинь бүр бөмбөгийг нустаад тэгээд манай хүн хотоол боломж ганцхан боломж гэж зөксөж онцгиймаа тэгэл тийм ээ альваа Эрка гүүгээрээ гэж бөмбөг нь хэлж байгаа юм чи run forest run гэдэг шиг л өстой нэрэ манай Эрка маань гүүгээд би бейсбол мэдгүй тэгэл зугатааж гүүж хамгийн сүүлийн юун дээр үсрээл цэгтэй хөрснээр янки баг төрүүлээл бүгд баярлал Эрка чи чадчлаа штэ бүгд бид нар ялж чадлаа ураа гэж баярлал болдоо баярлаа гэж тэгэл ээж аав дээрээ гүүж очил аава ээж намайг уучлаарай гэж гэсэн ч зүгээр дээ хүмүүс чи сайн байлаа гэж
Тэгэл манай хүүчний өстө нэрээ ирээдүйн тав тодорхой Янкигийн тамирчин болохоор болчихж байгаа юм да. Тэгэл манай кино маань ийхүү ад жаргалтайгаар дуусж байгаамаа. За тэгэхээр бичлэгээ дууссан хамт байсан та бүхэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараа дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр зур баяр таа.